Сайн угаасан гүзээндээ ус хийж зөөлөн галаар буцалгана. 2-3 цаг зөөлрөлтөн чанана. Сэвсийн асгангуйтаа шууд хөтөн усаар сайн угаасан учраас чанахад хурц үнэр амт байхгүй. Ингээд хэрчээд хөлдөөчгöd дараа нь гаргаж ирээд ямар ч төрлийн хоол хийхэд амар байдаг. Шүлэн ч мөн адил саванд хийж хөлдөөгөөд дараа нь хоолнд хэрэглэнэ. Өглөө яарч сандарсан үед хурдан болдог уураг эслэгээр баялаг хоол бэлдэж байна. Ловонгаа ногоо өргөчээр ингээд нэмгэн зороод бэлдэж байна. Гүзээний хөлдөөсөн шүлөө усаар шингэлээд дээрээс нь зорсон ловонгаа хийгээд 1-2 минут буцлахад ловон маань зөөлрөөд болно. Хөлдөөсөн гүзээгээ хийгээд ганц бүр хийлгээд давс сонгон ер нь өөрсдийнхөө хэрэглэх дуртай амтлагчаар амталж болно. Манайд хатаасан яшуу байсан түүгээрээ амталсан байгаа. За хоол бэлэн боллоо. Гүзээтэй шүл маань уураг коллаген эрдсээр баялагтууд үе мөч арьс усанд сайн шүл нь ходоодон зөөлөн өглөөний хоолнд хурдан амархан шингэдэг хоол.